Аа, За өглөөний мэнд. Тэгээд өнөөдөр үргэлжлүүлэн 72 дугаар хичээлийг эхлүүлцгээе. Тэгээд би зөвлөбраад эхлэе. Тэгээд хайр авлаар дөрөн бурхаваа танд алдархлаа. Тэгээд үргэлжлүүлэн бид нарыг энэ нандин таны өмнөөс суралцах боломжийг зөвшөөрч гэсэн талархлаа. Тэдгээр эндгээр өгнүүд нь бид нарт үнгүүгээр өгсөн боловч энэ бид нар эдгээр өгүүдийг нандинаж хүлээж авчилтгадаа туслаач. Тэгээд хэдийн үнгүүгээр бид нар дэрж байгаа боловч үнэхээр маш хүнд цэнтэй. Учираас үн цэнийг нь ухаарч бид нар бас нандинаж сурч амьдралдаа хэрэгжүүлцэхэд туслаарай. Тэгээд одоо сурах хүүхдээ маань хамт байгаа тус намайг заахад таны ариун сүнсний оршихуй дээрээс бууж ирэх болтугай. Тэгээд бас сонсож байгаа хүмүүсийн дээр таны тосолгоо бас ариун сүнсний мэрэгүү хаан дүүрэн байх болтугай гэд бүх зүйлийг даатгаад Есүсийн нэрээр гомдлбарлаа. Амен. Амен. Тэгээд өнөөдөр болохоор 3 дугаар үг байна. Тэгээд энэ үгийн нэр нь болохоор Раби та хаана буудалж байна вэ? Тэгээд Иохан 1-р бүлгийн 35-аас 51-р зүйл хүртэл уншицгаая. Иохан 1-р бүлгийн 35-аас 51-р зүйл хүртэл. Тэгээд эдгээрийн олоод хамтдаа уншицгаая. Иохан 1-р бүлгийн 35-аас 51-р зүйл. Уншия. Дараа өдөр нь Иохан дахиад л шав нарынхаа хоёртой зогсож байлаа. Есүсийн явж байхыг хараад Бурхны хугыг харагтун гэсэнд хоёр шав нь түүний хэлхийг сонсоод Есүсийг дагав. Есүс эргэж тэднийг дагахыг хараад тэдэнд та нар юу ирнэ вэ гэсэн тэд түүнд Раби орчуулбал багшаа та хаана байгаа вэ гэв. Есүс тэдэнд ир та нар харна гэж айлцсан. Тэд түүний байгаа газар очиж үзээд тэр өдөр түүнтэй хамт байваа. Тэгэхэд ойролцоогоор 10 дугаар цаг болж байна. Иохноос сонсоод Есүсийг дагсан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андре байжээ. Андре эхлээд өөрийн ах Симоныг олоод түүнд бид Месая грекээр Христийг оллоо гэд түүнийг Есүс дээр авчирав. Есүс түүнийг хараад Симонд чи бол Иохны хүү Симон байна. Чамайг Кеф орчуулбал Петр гэж нэрлэх болно гэлээ. 43 дугаар зүйл. Дараа өдөр нь Есүс Галил явхаар завдан байхдаа Филиппийг олоод түүнд намайг даг гэв. Андре Симон нарын хот Бетсайдаас Филипп иржээ. Натанаэлийг Филипп болоод Мосе хуультай бас иш үзүүлэгчдийн бичсэн нэгэн болох Йосефийн хүү Назарын Есүсийг олоо бид оллоо гэсэнд Натанаэл түүнд Назараас сайн юм гарч чадна гэж үү? Гэхдээ нь Филипп ирж харалдаа гэв. Есүс өөрөө нь ирж яваа Натанаэлийг хараад түүний тухай харагтун жинхэнэ Израиль залмих гэж түүнд үгүй гэв. Натанаэл Есүсээс та намайг яаж мэднэ вэ гэхэд тэр Филипп чамайг дуутахаас өмнө инжирийн модны дор байхад чинь би чамайг харсан гэлээ. Натанаэл Раби та бол Бурхны хүү та бол Израилийн хаан гэж түүнд хэлв. Есүс түүнд хариулав. Чамайг инжирийн модны дор байхыг чинь харсан гэж би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үннээс ч агууг үзэх болно гэд тэр үннээр би танарт хэлье. Тэнгэр нэгдэн Бурхны Тэнгэрлэгч нар хүний хүүгийн дээр өгсөж уруудахыг та нар үзэх болно гэв. Амен. Тэгээд өнөөдрийн үгээр дамжуулаад итгэлийн талаарх чухал сургамжийг авахлаа. Хамгийн түрүүнд Есүсийг дагсан хоёр шавийн тухай эхний хэсэг дээр хэлж байна тийм үү? 35-аас 42 дугаар зүйл хүртэл. Нэг нь Андре, нөгөөх нь Иохан. Иохан буюу энэ Иохан номыг бичсэн зохиогч нь. Гэхдээ тэрээр өөрийн нэрийг яг үндэ бичиж үлдээгээгүй харин Андрег бичиж үлдээсэн байна. Тэд яаж тэгвэл Есүсийг дагсан бэ? Тэг бид нарыг унших үед ойлгосон зүйл нь тэд нар болохоор баптизм хүртээгч Иоханыг эхлээд дагчаасан. Гэхдээ баптизм хүртээгч Иохан Есүсийг Бурхны хураг гэж хичээсэн тул тэд Есүсийг хайсан гэсэн байна. Тэгэхээр өнөөдрийн үгээр дамжуулаад тэгвэл бид нэр бас Есүсийг ямар сэтгэлтэйгээр дагж байгаа вэ гэдгээ бас шалгаж үзээсэй гэж хүсэж байна. Тэгвэл 38 дугаар зүйлээр юу гэж хэлсэн бэ? 38 дугаар зүйл дээр Есүс эргэж тэднийг дагахыг хараад тэдэнд та нар юу ирнэ вэ гэсэнд
Тэд түнд Раби орчуулбал багшаа та хаана байгаа вэ гэж асуусан. Тэгвэл бидний итгэлийн замаар алхах болсон нь Есүсийг хайх болсон шалтгаан нь юу вэ? Тэ? Есүс асууж байгаа энэ хоёр шаваас. Тэ? Танд юу ирнэ вэ гэж асуусан. Тэгвэл Есүс ч гэсэн энэ цагууд бидраас асууж байна, тэ? Өчигөө над дээр ирэх болсон шалтгаан нь юу гэрч байгаа вэ? Юуг хайж байгаа вэ? Тэгвэл Есүс биднээс чи юу авах вэ? Тэг 6 цэнгэлийг хайж гэнэ үү? Өөрийгөө баян болгохыг хүсэж гэнэ үү? Тэгвэл та нар юу ирнэ вэ? Тэгвэл Есүсийг дагаад явчих юм бол миний амьдрал сайхан болох болно. Тэг миний амьдрал дээр нэмэх нь Есүс. Тэгээ миний амьдрал нэг жаргалтай, тэг ямар ч зовлонгүй тийм амьдрал ах болно гэж бодож байна уу? Тэгвэл Есүс биднээс ийх асууж байгаа юм. Харин Есүсээс үннийг хайж олох гэж байна уу гэдэг нь гол зүйл нах нь. Тэгэхээр олон өөрийн амьдралдаа сайн болохын төлөө, ерөөл олохын тулд итгэлийн замаар явдаг. Тэгээ хүмүүс бодохдоо өсөмд явчих юм бол тэгээ бурханд итгэчих юм бол тэгээ миний амьдрал сайхан болох болно. Тэгээ шулуун дардан замаар алхнаа гэж боддог. Тэгээ өөрийн амьдралыг сайжруулахын тулд Есүсийг дагдаг. Тиймээс бид нэр Есүсийн та нар юу ирнэ вэ? Юу авах гээд байгаа юм бэ? Гэсэн үгийг сонсох хэрэгтэй ах нэ. Тэгвэл энэ бидний сэтгэлийн хандлагаа шалгаж үзнэ гэсэн үг байна тийм. Тэд Раби та хаана буудлах гэж байгаа вэ гэж асуусан бөгөөд энэ нь тэд Есүсийн амьдралыг үзэх гэсэн шалтгаан байна. Тэгвэл эндээс бид нэр тэдний Есүсийг хайж ирсэн шалтгаан нь бусдаас ялгаатай байгааг харж болно гэсэн үг. Тэгвэл энгийн хүмүүс идэж ууж амар хэлбэрийг хөөцөлдөгөө. Гэтэл эдгээр шавнар эдгээрийг даван гарч амьдралын жинхэнэ үнцэн утга учирыг хайж Есүс дээр ирсэн гэсэн үг байна те. Тэгвэл тэдний одоо шалтгаан нь юм байсан байна. Тэгвэл жинхэнэ амьдралын үнц нь хаана байгаа вэ гэдгийг мэдэх гэсэн, хайх гэсэн. Тэгвэл хүний явах ёстой зам нь ямар вэ? Гэх мэд энэ мэд үннийг хайж ирсэн байна. Тэгвэл Есүс дээр ирэхдээ тэд үннийг хайж ирсэн гэсэн. Уг нь тэд эхлээд баптизм бүртээж Иохныг дагаж байсан. Харин хэрэв баптизм бүртээгчтэй Иохноос хариултыг олж мэдсэн бол Есүсийг даах хэрэггүй байсан. Гэхдээ тэд баптизм бүртээгч Иохноос бүрэн хариултыг олж чадаагүй учраас Есүсийг хайж түүний амьдралаас сурах гэсэн. Өнөөдрийн дэлхийд маш олон хүн хэрхэн амьдрахыг мэдэхгүй зовж шаналж байна тийм үү? Тэг яг л энэ хоёр анхны шавнар шиг тэг хамгийн анхны хоёр шавын анхаарж байгаа, хөөцөлдөж байгаа зүйл нь үнэхээр ариун сайхан байна те эсрэгээрээ. Харин тэгвэл энэ нь хоёр нь туйлын шилдэг шав байна гэсэн үг байна. Тиймээс бид энэ хоёр шавьяар жишээ болгож те одоо бид стандартна болгож өөрийгөө шалганаа. Тэг миний хандлага энэ хоёртой адилхан байна уу эсвэл эсрэгээрээ байна уу те гэдэг нь чухал байна. Тэг ийм хүмүүс Есүсийн хамгийн анхны шавнар нь болсон гэсэн үг. Тэгэхээр энэ ямар нандин бэ те? Есүсийн анхны шавнар болно гэдэг. Тэгэхээр Есүс эдгээр асуусан асуултанд нь юу гэж хариулсан бэ? 39 дугаар зүйлээс үзье. Есүс тэдэнд ир та нар харна гэж айлдсан тэд түүний байнга газар очиж үзээд тэр өдөр түүнтэй хамт байваа. Тэгэхэд ойролцоогоор 10 дугаар цаг болж байлаа гэсэн байна. Тэгээ Есүс хэлэхдээ ир та нар харнаа гэж энэ хоёр шавнарт хариулсан те. Энэ нь та нар ирж миний амьдралыг хараа гэсэн үг байна. Тэгэл энэ хөө хариултаас бид нэр үзэхэд тэр өөрийн амьдралдаа маш бат итгэлтэй байсан гэсэн үг. Тэгэл Есүс өөрийн амьдралдаа бат итгэлтэй байсан байна те. Тэгвэл түүний амьдрал нь ямар байсан бэ? 29 дугаар зүйлээс унших юм бол Иохан 1-р бүлгийнхаа 29 дугаар зүйл дараа өдөр нь Иохан өөр рүү нэрж аваа Есүсийг хараад харагтун ертөнцийн нүглийг өргөж Бурхны хураг. Тэгвэл энэ бол баптизм Иохны Есүсийг гэрчилсэн гэрчлэл байна те. Тэгээ түүний амьдрал нь Есүсийн амьдрал нь Бурхны хургийн амьдрал байсан. Тэгээ ертөнцийн нүглийг үүрсэн тийм амьдрал амьдарч байсан гэсэн те. Тэгэхээр тэрээр дуугүй бүхэн төрөлхтний гмийг үрээ загалмайн замаар явсан. Зөвхөн л тэр одоо загалмайг үүрээл яг те тэр явж байхдаа биш харин түүний бүхий л амьдрал нь энэ дэлхийн хүн төрөлхтний гмийг үүрсэн тийм амьдралаар амьдарсан гэсэн үг байна. Тэг өөрийн ад жаргалын төлөө, эрх ашигын төлөө бишээ харин олон ард түмний төлөө, тэг Бурхны ард түмний төлөө, Бурхны хаанчлалын төлөө, Бурхны сэргээлтийн төлөө
маш олон зовлон эдэлж загалмайн замаар амьдарсан. Тэгээд энэ жинхэнэ хүү шигээр бурхны хүүгийн амьдралаар амьдарсан гэсэн. Тэгвэл түүний амьдрал нь агуу их золиослол, агуу их хайрын амьдрал байсан. Тэгвэл түүний амьдрал нь хувиа ачаас амьдрал биш ээ. Харин жинхэнэ үнний амьдрал байсан гэсэн үг юм. Тэгээд бид нар энэ Иохан номыг харах үед тэгээ Иохан Библийн зохиогч Иохан бас ингээ гэрчилж байгаа гэсэн үг байна тий. Тэгэхээр Иоханы 14 дээр бас юу гэж хэлсэн юм шээ. Иохан 1-р бүлгийн 14-р зүйл үг нь махбод болж бидний дундуршин бид түүний алдарс үзээ. Энэ нь эцгээс цор ганц төрөгчийн алдар бөгөөд нэгүсэл ба өмнөр дүр юм а. Тэгээ Иохан Есүсийг үг махан бий болсон хэмээн гэрчилсэн байна те. Тэгэхээр Есүсийн амьдрал нь үг ба үнэн байсан гэсэн. Тэгээ түүний амьдрал болон сургаал нь нэг байсан гэсэн үг те. Тэгэхээр Есүсийн амнаас гарсан үг нь үгээрээ тэр амьдрсан гэсэн үг байна. Тэгвэл амьдрал сургаал ба сургаал гэсэн тусдаа зүйл байгаагүй. Харин тэр өөрийнхөө ярьсан үгийн дагуу амьдрсан гэсэн үг байна. Тэгэд тийм ч учраас Есүс зоригтойгоор хүрээд ирээ миний амьдралыг хар гэж хэлэх тийм зоригтой байсан байна. Тэгээд тэр хоёр шав нарт нь ирээд та нар харна гэж хэлсэн те. Тэрээр ингээд өөрийн амьдралдаа ийм ихтгэлтэй байсан байна. Тэгвэл бодоод үзэх юм бол энэ нь жинхэнэ гэрчил биш гэж үү? Тэгээ бодоод үзэл та одоо цаг үед аягүй олон тийм спикер гэдэг штеп янз бүрийн яаж амжилтанд хүрэх вэ те. Одоо бас нөгөө гэр бүлийн талаар зөвлөгөө өгдөг хүмүүс ч юм уу те. Тэг нэг одоо сэтгэл зүйчдэр очлоо гэж бодъё. Тэр сэтгэл зүйч амар гоё олон зүйлийг хэллээ. Одоо маад гэр бүлийн сэтгэл зүйч те. Энтер гээл. Тэгэл чи эхнэрээ ингэж хайрлах хэрэгтэй, нөхрөө ингэж хайрлах хэрэгтэй гэл гоё зөвлөгөөний өглөө. Гэхдээ сэтгэл зүйчийн амьдралыг харъя л да өөрийнх нь. Тэгсэн чи яг гэр бүлнээс салцсан, сарнсан тийм амьдрал байсан гэж бодъё. Тэгвэл тэр хүний хэлсэн үгэнд бид нар итгэхэд хэцүү шүү дээ тий. Магадгүй яг итгэж болох юм л да. Тэгтэл хэцүү. Тэгэл яг л тэрнтэй адилхан. Тэгээ нэг хүн тий эрүүл амьдралын магч ийм байд юм аа тий. Ийм зүйлийг идэж уух хэрэгтэй, тех хэрэгтэй гэж хэллээ. Гэтэ өөрөө түүний амьдрал нь өөр. Тэг ярьсан үгнээс өөр. Тийм байх юм бол бид нар тэр хэлсэн үгийг бас ахаад хүлээж авах гэсэн. Тэгэл үүнтэй адилхан тэгэл Есүсийн амьдрал нь тийм байгаагүй гэсэн үг байна тий. Тэгвэл жинхэнэ үнэн гэрчлэл бол амьдрал ахна. Тэгэхээр Есүсийн амьдрал нь өөрийн энэ ярьсан үгийг гэрчилсэн тийм амьдрал гэсэн байна. Тийм учраас тэр өөрийн амьдралдаа туйлын ихтгэлтэй байсан бөгөөд энэ хоёр шав Есүсийг дагаж нэг хоноход тэдний нүд нь түүний амьдралыг олж харсан гэсэн. Тиймээс тэд илчилтийг хийсэн бөгөөд ямар илчилтийг хийсэн гэдгийг 41-р зүйлийг уншийе. Иохан 1:41-р зүйл. Тэгвэл Андре эхлээд өөрийн ах Симоны болоод түүнд бид Месая грекээр Христийг оллоо гэв. Тэгвэл энэ хоёр шав эзний амьдралыг харсныхаа дараа энэ нандин гэрчлэлийг хийж чадсан бахна тий. Олон хүмүүс яг үндэ Есүсийг хэрэх үед Есүсийг Христ гэж таньж чадаагүй шүү дээ тий. Тэгвэл энэ хоёр шавийн нүд нь нээгдсэн бахна тий. Учир нь яагаад гэвэл тэр хоёр нь үннийг хайжсан байхгүй тий. Амьдралын нэрээ энэ утга учир үнс нь юу юм бэ гэдэг нь Христийг хайжсан. Тэгээд ирэх үед Есүсийн амьдралыг харах үед ийхүү гэрчлэлтийг хийж чадсан гэсэн үг байна. Тэг үүнээс болж тэд үннийг дагаж амьдарсан Есүсийг таньсан. Тиймээс ч Есүсийг Христ гэж гэрчилж чадсан гэсэн. Тэр хүн үнэхээр хэрхэн амьдрахыг яг үндэ яг мэдэхгүй штэ бид нар олон хүмүүстэй амьдрал заавартайгаа ирдэггүй гэж ярьдаг. Гэхдээ Есүс энэ дэлхийд ирээд өөрийн амьдралаар дамжуулан хүн хэрхэн амьдрах ёстойг хэрэгтэй ингээд зааж өгсөн гэсэн. Тиймээс бид нар түүний амьдрал нь бидний даах ёстой амьдрал байна. Түүний зам нь бидний явах ёстой замаа гэсэн. Түүнийг дагахад би жинхэнэ амралыг олж, жинхэнэ хүн болж сэргээгдэх болно. Тэгвэл ахаад асуух зүйл нь тэгвэл би Есүсийг дагж байгаа маа. Тэг юуг хайж байгаа вэ? Зүгээр л би Есүсийг дагах юм бол миний амьдрал сайхан болно. Одоо хийж байгаа зүйл дээр маань нэмэлт нэг зүйл болно гэдэг ч юм уу те. Тэгж бодож дагж гин үү? Тэг ерөөлийг авахын тулд зөвхөн ерөөлийг авахын тулд.
Гэхдээ эндээс харах зүйл нь бол бид нар Есүсийг дагтаа Есүсийг хинбэ гэдэг мэдъя. Тэг үнэн гэж юу юм бэ гэдэг мэдъя гэдэг зүр сэтгэлтэйгээр яг л энэ хоёр шав шиг тий та хаана байгаа юм бэ гэж асуух асуулттайгаар эзний хайгаас айж үзэж байна. Тэгэд мөн бид нар Бурхны үгийг тарах үуч гэсэндээ бас Есүс мэд ингээд байх хэрэгтэй. Есүсээс мэрэгүү ухаантай байх хэрэгтэй. Тэг хүмүүс биднээс асуух үед ир хар гэж хэлэх хэрэгтэй хана тий. Тэг бидний дотор Есүсийн үнэн байна. Бидний амьдрал Есүсийн үннийг дагж амьдрах юм бол бид үннийг дагсан амьдралдаа Есүс мэд бат итгэлтэй байж чадна. Бахархалтайгаар ирээд хараа гэж хэлж чадах нь тий. Тэгэл олон удаа нөө Христ итгэгч нар ирийн хэлж байгаа үг нь амьдралтайгаа ингээд өөр байснаас болоод тэгээ бид нар Бурханд итгэдэггүй хүмүүсийн дотор Бурхны нэрийг гутаадаг штэ. Тэгвэл бид нар харин одоо Христ итгэгч сэтгэлийн зам дээр алхаж байгаа хүмүүсийн хувьд тий үнэхээр итгэгч Бурханд итгэгч гэдэг үгнийхээ хувьд тэр амьдралыг илэрхийлж амьдрна. Яг л Есүс шиг тий. Тэгээд энэ олон хүмүүсийг Есүс рүү чиглүүлэх хэрэгтэй гэсэн үг байна. Тэгээ үргэлжлүүлээд 43-аас 51-р зүйлийн сүүлийнх нь хэсэг байгаа. Тэгээд энэ хэсэг дээр харах юм бол Есүс Филипп болон Натаниэлийг дуудсан тухай гарсан байгаа. Тэгээд 43-аас 51-р зүйлийг 43-аас 45 дугаар зүйлийг дахиад уншийе. Тэгээд дараа өдөр нь Есүс Галил явахаар завдан байхдаа Филиппийг болоод түнд намайг дагав. Андрей Симон нарыг хот Бетсайдаас Филипп иржээ. Натаниэлийг олоод Филипп болоод Мосе хуульда бас иш үзүүлэгчдийн бичсэн нэгэн болох Йосефийн хүү Назарын Есүсийг бид оллоо гэсэн. Тэгвэл Есүс Филиппийг дуудах үед ир хаар гэж хэлсэн. Тэгвэл тэр Есүсийг дагах үед тэр ч бас гайхалтай илчлэлтэй хийсэн. Тэгээд 45 дугаар зүйлдээ би Мосе хуульда бас иш үзүүлэгчдийн бичсэн нэгэн болох Йосефийн хүү Назарын Есүсийг бид оллоо гэж ийм нандин гэрчлэлээ ахаад хэлсэн байна те. Тэгвэл энэ үгийн утга нь болохоор хуучин гэрээнд байсан амлсан Месая ирсэн, аврагч ирсэн байна гэж гэрчилсэн. Тэр бол Есүсээ гэж энэ Филипп гэрчилсэн байна. Тэгээд 46 дугаар зүйлийг ахаад уншийе. Тэгээд Натаниэл түн Назараас сайн юм гарч чадна гэж үг гэхэд Филипп ирж харалдаа гэв. Тэгээд энэ дахиад хэлсэн байна те. Ирж хараа гэж хэлсэн. Тэгвэл тэр Натаниэлд олон зүйл хэлээгүй те. Харин ир үз гэж хэлсэн. Тэгэд бусдад Есүсийн амьдрал ямар байсныг өөрийн амьдралаар бид нэр үзүүлэх хэрэгтэй. Тэгвэл энэ бол сайн мэдээ дэлгэрүүлэх хамгийн үр дүнтэй арга гэсэн үг байна. Тэгвэл хамгийн том гэрчлэл нь бидний амьдрал гэдэг те. Тэгээд 47-оос 48 бор зүйлээ үргэлжлүүлээд авах юм бол Есүс Натаниэлийг жинхэнэ Израиль гэж магтсан. Тэгвэл яагаад Израиль хүмүүс маш олон байна? Тэгвэл яагаад ингэж одоо Есүс ингэ хэлэх болсон бэ те? Яагаад жинхэнэ Израиль гэж түүнийг магтсан бэ? Яг үүндээ Израиль хүмүүс олон байгаа шүү дээ. Тэгвэл тэд Бурхны сонгосон ард түмэндүүдийгүү Бурхнаар дуудагдсан хүмүүс ээ. Гэхдээ бүгд жинхэнэ Израиль биш ээ гэсэн. Тэгээд Есүс зөвхөн чи Израиль хүн байна гэж хэлэв. Харин тэр чи жинхэнэ Израиль залмих гэж түүнд үгүй гэж хэлсэн байна. Тэгвэл эндээс харах юм бол те жинхэнэ гэж байна. Бас нөгөө талаараа бас жинхэнэ биш гэж байна гэдгийг харж болно шүү дээ те. Тэгвэл ямар хүн жинхэнэ Израиль вэ? Тэгвэл Израиль хүн гэдэг нь Бурхны хаанчлалд найдвараа тавьсан гэсэн хүн гэсэн үг те. Тэгвэл өөрөөр хэлэх юм бол Есүс Христийг тэр үн аврагчийг хүлээж байгаа нэгэн гэсэн үг байна. Тэгээ Израиль гэдэг чинь Бурхны тэр амлалтыг хүлээж байгаа нэгэн гэсэн үг байхгүй юу? Тэгвэл Есүс инжирийн модны дор байхад нь би чамайг харсан гэсэн те. Тэгвэл энэ ямар утгатай? Тэгвэл инжирийн мод гэдэг нь болохоор тухайн цаг үеийн юудэчүүдийн нэгдлийг хэлж байгаа. Тэгээд эдгээр олон хүн юудэ боловч чи бол жинхэнэ Израиль юудэ гэж байна те. Тэгвэл учир нь чиний тэр Бурхны хаанчлалыг хүсэн мөрөөсөн сэтгэл байсан гэсэн. Тэгэл энэ Бурхны амлалтыг хүлээж исэн тэр сэтгэл тэр өсөлт цангалд байсан гэсэн үг байна те. Тэгвэл өнөөдөр ч гэсэндээ хичнээн олон итгэгчид байна үү тий. Маш олон хүмүүстэй Библийг уншдаг, би Христ итгэж гэж гэрчилдэг маш олон байгаа тий. Гэхдээ итгэгч бүр Бурхны хаанчлалд найдраа тавьж гэнэ үү гэдэг нь асуулт байна. Тэгвэл бид нар Есүст магтагдах энэ жинхэнэ итгэгч, жинхэнэ Израиль болох хэрэгтэй байна тий. Тэгвэл Есүстэй бид нар одоо уулзах үедээ тэгээд эцсийн цаг өдөр уулзах үедээ
Есүсээс ийм магтаалыг олж чадах хүн болох хэрэгтэй байна тий. Тэгвэл Есүстэй уулзсан Натанаэл түүнийг хэрхэн гэрчилсэн бэ гэдгийг үргэлжлүүлээд 49 дугаар зүйлээс уншъя. Натанаэл Раби та бол Бурхны хүү, та бол Израилийн хаан гэж түүнд хэлвэ. Энэ тэрээр одоо Филипп болон Андрейтай адилхан гэрчлэлтийг хийсэн. Ахаад илчлэлтийг хийсэн. Та бол Месая, Христ гэж гэрчилсэн байна. Есүсийн амьдрал нь өөрийн хувь хүн болон сургаалтайгаа ийм нэг байсан гэсэн үг байна. Тэгэл үргэлжлүүлэл энэ түүний шавнар нь гэрчилсээр тэгээ түүний амьдралыг хараад тэгээ агуу их сургаал заавар нь түүний амьдрал болон хүн чанараар дамжуулан илэрсэн гэсэн үг байна. Тэгээд энэ номыг бичсэн, Иохан номыг бичсэн Иохан ч гэсэндээ өөрөө энэ гэрчлэлийг хийсэн байдаг. Тэгээд 1-р Иохан 1-ээс 2 дугаар зүйлийг үзье. 1-р Иохан 1-р бүлгийн 1-р зүйлээс 2 дугаар зүйл хүртэл. Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдэрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн амийн үгийн тухай. Тэрхүү ам нь илчлэгдсэн эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнтэй илчлэгдсэн мөнх амийг бид үзсэн. Мөн та нарт гэрчилж тунхаглаж байна гэсэн байна. Тэгвэл энэ бол тэгвэл Есүсийн шав Иохны гэрчилсэн илчлэл байна. Христийн шашин нь онол биш ээ, харин үнэн гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. Тэр үнэн бол ойлгож чадахгүй онол биш. Тэгээ хоосон гүн ухаан нэг одоо философийн асуултууд биш. Тэгвэл Есүс бол өөрөө үнэн бахна тий. Тэг маш олон хүмүүс Есүсийг за нэг тий мундаг багш байна гэж ингэ бодож хардаг. Гэтэ бид мэдэх ёстой зүйл нь Есүсийн амьдрал нь өөрөө үнэн гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр түүний амьдрал хүн чанар нь үнэ. Христийн агуу тэгвэл энэ чанар нь түүний өөрийнх нь амьдрал байсан гэдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс бид нэр бусдаас ялгарах энэ жинхэнэ энэ чанарыг мэдэх хэрэгтэй байна тий. Тэг бид нар бусдаас ялгарах жинхэнэ үнний амьдрал нь Есүсийн өөрийнх нь амьдрал байсан гэдгийг харж байна. Тиймээс бид ингэж Христийг дааж үнний амьдралаар амьдрах үед бид ч бас бусдад та нар үз гэж хэлж чадах болох нь тий. Тэгвэл өмнөөс юуг сурч болох вэ тий? Тэгвэл Есүсийн бид нар эхлээд тэгээ Есүсийг би яагаад дагж байгаа вэ гэдгийг шалгана. Тэгээ түүний амьдралыг үннийг хайж дагж гин үү гэдгээ мэднэ. Тэгээд бид нар Есүс дээр ирж түүний амьдралыг харна. Тэг бид нэр үннийг ухаарад тэгээд тэр амьдралыг дагаж амьдрнаа. Яг л Есүс над дээр ирээд хараа гэж хэлсэн тий. Тэгэх үед тэгээд энэ шавнар бас түүнийг гэрчилсэн. Нэрээ миний энэ Есүс чинь зүгээр л нэг тий мундаг багш биш байна. Түүний амьдрал нь өөрөө заасан үгээ дагаж байгаа нэгэн байна. Тий. Тэгээд тэр нь Христ дээр тий гэж гэрчилж чадна. Тэгээд ингэ гэрчлээд тусахгүй бас бид нэр энэ Есүстэй адилхан замаар алхна. Бас бусдад миний амьдралыг хараа. Христ итгэж хүний амьдрал чинь ийм байдаг юм штэ. Тэгээд жинхэнэ Христ итгэжтэй, жинхэнэ Израиль гэдэг шиг ийм байдаг юм штэ гэдгийг бусдад бас ингэ гэрчилж чадах хүмүүс болох хэрэгтэй байна. Тиймээс хамгийн эцэст нь тэгвэл Есүс тэгвэл үргэлжлүүлээд юу гэсэн бэ? Иохан 1-р бүлгийнхаа 50-аас 51 зүйл. Есүс түүнд хариулан чамайг инжирийн модны дор байхыг чинь харсан гэж би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс ч агуу үзэх болно гэд. Тэр үннээр би танарт хэлье. Тэнгэр нэгдэн би танарт хэлье. Тэнгэр нэгдэн Бурхны тэнгэр элч нар хүний хүүгийн дээр өгсөж уруудахыг та нар үзэх болно гэж альдав. Тиймээс энд Есүс тэдэнд хэлж байна. Та нар эдгээрээс агуу их зүйлийг харах болно гэж байна. Жинхнээр нүдээ нэгээд Есүсийг таньсан хүн бол Тэнгэрийн үүд болж чадна. Жинхнээр Есүсийг Христ гэж гэрчилсэн хүн бол Тэнгэр газрыг холбох гүүр болж чадна гэсэн үг байна. Тиймээс бид нар энэ нандин үннийг ойлгох хүмүүс болно. Тэг биднээр дамжин олон хүн Бурхны өмнө очиж чадах болно. Тэг Бурхны хайр ивэл Бурхны хайрыг бид нар олон хүнд дамжуулах хүн болно гэсэн үг байна тий. Тиймээс бид өнөөдрийн үгэнд гарч байгаа шиг анхны шавнар шиг хүн болохыг хүсэж байна. Тэг үннийг хайж жинхэнэ амьдрал юу болохыг мэдэх гэж Есүсийг хайсан
Тэгээд тэдгээр шавнар мэд хүмүүс болох хэрэгтэй байна. Тэгэд Библийг харах юм бол яг үргэлжлүүлээд бид нэр Иохан номыг уншихуд ингээ гарна. Тэгээд зарим хүмүүс Есүсийг дагсан шалтгаан нь хоол идэхин тулд ходоодоо цэцдэхин тулд тэгээд Есүсийн үйлдэл зүгээр л Есүсийн үйлдэл тэдгээр гайхамшгуудыг харахын тулд дагсан байдаг. Тэгээд тэд нар юу болсон бэ гэхээр эцэст нь тэд нар Есүсийг орхиод явсан байдаг. Иохан 6 дугаар бүлэгтээ. Тэгвэл бид нар дүүл хэрвээ бид нар Есүсийг тийм сэтгэлдээ даах юм бол бид нэр үнэхээр үнэн ийм жинхэнэ эзний шавнар байж шиг байж чадахгүй. Тэгвэл эзний шавнар нь ямар хүмүүс вэ гэхээр энэ үннийг хайдаг, тэг жинхэнэ амьдрал юу болохыг мэдхийг хүсдэг тийм хүмүүс ахна. Тэгвэл мэдэх гэж бид нар бас тэгэл ийм болохыг мэдэх гэж бас Есүсийг хайсан тэдгээр шавнар мэтэд нар байх хэрэгтэй. Түүгээр арахгүй үнэн болсон Есүсийг таньнаа. Түүнийг дагаж амьдрснаар түүний гэрчлэх ерөөлийн үндэс болохыг хүсэж байна. Тэгэхээр тэнгэр газрыг холбох шат болж чадахыг хүсэж байна те. Тиймээс энэ ч гэсэндээ Есүсийн хүсэл байх нэ. Тэгвэл тэнгэр газрыг холбох шат болох нь ямар ерөөл дээр вэ? Тэгвэл мөн эдгээр үг нь бидний амьдрал бол жинхнээр Есүсийг дагаж анхны шавнарын дүүхийг бид нэр дахин давтан амьдарч чадахыг хүсэж байна. Тэгээд өнөөдрийн хичээлийг ингэж энэ хүртэл сураа дуусгая. Тэгээд би залбираа дуусгая. Хайрын үйлээр дөрөн бурхан аваа танд талархлаа. Тэгээд өнөөдөр бид нэр Раби та хаана вэ гэдэг энэ нандин үгийг бид нэр сурлаа. Тэгээд анхны шавнарын энэ зүр сэтгэлээс бид нэр суралцаад бид нар бас өөрсдийнхөө зүр сэтгэлийг шалгана. Тэгээд үнэхээр анхны шавнар мэд тэгээд үнэхээр Есүсийн шавнар мэд энэ зүр сэтгэлийг бид нар өөрийн дотор байлгаж чадхадаа туслаач ээ. Тэгээ бид нар таныг дагж байгаа шалтгааныгаа бас бид нар дахин нэг бодож үзэхийг хүсэж байна. Тэгээ үнэхээр та хаана байгаа вэ? Та хэн бэ? Үнэн үнэхээр хаана вэ гэдгийг гэдэг хайсан зүр сэтгэлтэй байж туслаарай. Тэгээ үнэхээр бид нар ингэж хайх үед гарцаагүй бид нар үннийг тэгээ таны амьдралаар дамжуулж илэрсэн тэр үннийг олж чадах болно. Тэгээд үннийг олох үедээ бас үнэхээр баяр хөөртэйгээр талархалтайгаар тэгээд Есүс бол та бол Христ, Месая гэж гэрчилж чадах хүмүүс болгоод туслаарай. Тэгээд үнэхээр ийм хүмүүсээр дамжуулан тэгээд ийм ингэж гэрчлэлийг хийсэн хүмүүсээр дамжуулан та тэнгэр газрыг холбосон тэр гүүрийг байгуулахыг хүсэж байна. Тэгээд энэ газар дээр тэр зовж байгаа тэгээд таныг мэдхгүй байгаа тэр хүмүүст та бидний амьдралаар дамжуулан гэрчлэлийг хийж тэгээд тэдгээр хүмүүсийг өөр дөр авчрахыг хүсэж байгаа лээ. Тэгээд бид нараас үнэхээр яг таны жинхэнэ шав мэт тэгээд жинхэнэ Израиль мэт тийм хүмүүс байж чадхадаа туслаарай. Тэгээд энэ өдрийг таньда бүхэлдэн даатгаад Есүс Христосийн нэрээр гонцолборлаа. Амен. Эзэнтэй залбирлаар хамтаа залбирая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэрээр өнөр дурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр шиг газар дээр биелэгдэх болтугай. Өдөрт юмлахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлснаар бидний үрийг муучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар могоос сэтгэлгэж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүр тань. Амен.